Санжил дарга энэ эмнэлгийн тусламжилжиргээ энэ ойр зээлтэй бата салгарч байгаа асуудал байгаа байхгүй юу? Одоо хэвдэж байгаа хүчнүүд гаднаас юм авчирч штэ. Тэгэхээр энийг одоо эмийн төсвийн хасаа хийсэн урсгал зардал хөдөөгийн одоо урсгал зардал дотор алсын төргөн тусламжийн бензин шатхууны юу байдаг байхгүй юу? Үнэхээр хүнд байдалд орсон. Тэгэхээр энийг л асууж штэ. Нөгөө талаараа улсын хот ингээл энэ том эмнэлгүүд байж байна. Дүүргийн эмнэлгүй эднэрийг босгож ирэхгүй улсын эмнэлгийн байдал хүнд байгаа шүү. Энийг яагаад бодохгүй байна? За 3 дугаар микрофон Батбаатар дарга. За гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын ерхий газрын дарга Батбаатар. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан бол 2025 онд бол жилийн эцсийн байдлаар бол 198.3 тэрбум төгрөгийн үр төлбөртэй эрүүл мэндийн байгууллагуудад бол үр төлбөр. За эдгээр үр төлбөрийг бол энэ 2026 оны эхний 4 сарын байдлаар бол 100% бүрэн барагдуулж дууссан байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд ямар нэгэн үр төлбөрийн асуудал бол байхгүй. Нөгөө талдаа эмнэлгүүд маань им анган болон им эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгч нарт 2021 оноос хойш одоо хуримтлагдсан үр төлбөрийн асуудал бол явдаг. За энэ бидний одоо эрүүл мэндийн яам дээр авсан тооцоололоор бол эрүүл мэндийн байгууллагуудад 2026 оны байдлаар бол нэг 100 орчим тэрбум төгрөгийн үр төлбөрийн асуудал бол үүсцэн явж байгаа. За энээс үүдээд одоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар бол им эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч нарт эмнэлгийн байгууллагууд үр төлбөрөө өгөхгүйгээс үүдэлтэй им хангамжийн хэрэгслүүд бол тасалдах юм хэрэгслүүд бол